Хоёртой ажил төсөө. Өсөлтөд ирэх өтгөж газармсад орчод хөрөг оруул дэд капитал санхүүгийн гөрөв. Орон дэрэг үзэгчтэй 1990 оноос эхлэлтэй Өдөд холбооны үндэсний дийлэнгийн тэмцээний шинэ өдрлийн тоглолт хөрвүүлжлээ явагдаж байна. За өнөөдөр хашхан өврөнгө интернет хөвгөлбүүд 2 дугаар тэргийн тоглолтыг ихэд бэлэн боллоо. Эхний тэрэг 5 ээлжийн тоглолтоор шийдэгдэж хашхан өврөнгө хоцсон шүү. Энэ тэрэгт Беларусь тоглогч Татьяна Маркович нэгдснээс хойш сүүлийн хэдэн тоглолтууд нэлээд очиртай тоглолтууд харагдаж байна. Өнөөдөр их сайхан сонирхолтой тоглолт харах гэж бодож байна хоёрогоос. Эхний дотгон номингоор явсан Синклер хагаад тоглолт ихний оног авлаа. За ашиг өрөнгөөс сүүлийн 2 тоглолтод Дархан Могосыг 3-1-ээр эдсэн. Өвсгөл Севнес Старсаа 5 гаргаад оноос харгаад авсан. Хоббисыг 3-1-ээр эдсэн байгаа. Харин сүүлийн 3 тоглолт дээр их хайтайхан тоглолцсон доо. Мизухо хамгаалтын зэн дээр бөмбөг онгож онооны ярьцаг 2 тийг болгож өрчилж байна. Ментанет говь. За ментанет говь энэ тэргийг бусаа сайхан хэлсэн. Тойргийн эхний 2 тоглолтод 5 ээлжийн тоглолт гаргаад хожил авч ирсэн. Ижил талтай төвөргийн буян 3-1-ээр эдсэн. Хилчинтэй 5 гаргаад оноос олгочихсан. Уурхачин бүлүүд 3-1-ээр хажигдлээсэн. За эрэгтэй өгнөдөр энержитэй тоглолт хийсэн. 3-1-ээр хажигдлээсэн. За багаалт нутагч Ануучин нэг гарыг байгаа юм болоо да. Энд тусамж аваад хэрэг талбайд орох нь байна. За Дархан Могос 3-1-ээр өнөөдөр уурхачин бүлүүд бэгдсэн. Өдөрлийн 2 дугаар тэргийн ихний ажил авлаа. Өдөрлийн 3 дахь ажил. Эрдэнэ болгоны давлалт. За онгоцолчгийн пассаас гарсан байсан гөлөг дарчлаа да. Маркинзи Бино тоглохны хэмжээлтэйг үлсгэлээ оноогоо төглөө. За болон дээр суудсан байсан. Өр дээр нь давалт хүрээд ирлээ дээ. Гардагаад орсон Тацгийн алдыг атаалаа. За Синклер нэг өнөдөр тоглохоор өнөөгөө. Тоглолт эхлээд тоглохын алтар оноо авлаа. 3 онооны 2-ыг нь авлаа. Синклер нэг тоглолтод 10 хаасан амжилт энэ төрөг таргасан Синклер. Өдгөндрэ майлын нэг бүрч хууралт явлаа. Тоглог олсон Ануужгаар суланбөг. Ардалгаад Маркинзи Бино 2-3 болгож өрчөлдөө. Биногийн давлалт Баянжиргал авалтыг давлаа. Өдөр мөнгөөнчтой Мизухо уралдыг гүйцэтгэлээ. Мизухо оноо. За 2 дэгнэр тоглолцыг сайхан эхлүүлж байна. Мизухо оноо. Витекер Синклер. Синклерийн давлалт. За адалхад энэ хүслэнгээр хууралт явсан Баянжиргал дараа дууж байна. Хаалтны оноо. Оноо 5-2 тоглолтын 3 оноор холдож эхэллээ. За гол жоох хэдэд тоглолт гаргаж үзсэнтэй хашхаа өрөнгө. Энд Маркензи Биноа энэ хүслэн дээр өндөр хөвж тоглолт гэж үзэх байх. Хобогс өгн өндөр холбогчтой. Шогноо тоглосон Татьяна Маркович 3-5 болгож ойртууллаа. Таци асуулт аюултай шугам явуулжтэй. Захин тэрэг 5 гаргасан тоглолтын нэг бол 2-ын тоглолт байгаа. Өдөр гоё пас. Ингэчгээр явсан хаалт хамштай. Оруулжээ Татьяна Маркович тоглолтод нагасан. Араасан 2 тоглолтыг оноо олгож онооны цаг 4-5 болгож ойртууллаа. Оруулчи 2 дугаар явуулж голд орчлоо.
За баг авнуулагч Майлины бүрд энэ өдрийн улс эмэгтэй багуудын хамгийн өндөр хологчоо. За Ануужингийн гар жоохон өндөрлөлтэй байгаа юм байна. Ойрхон 2 жилийн хэмжил тусламж авлаа да. За Дайндэрж Ануужин Инээгүр өгүүлбэрт олон жил болсон. Энэ өдрөөс Голд аймгийн Мэдээний хот өгүүлбэртэй нэгдсэн Голдон баг Голд аймгийнхан одоо бас нэг хаан баяртай мэдээ байгаа. Монгол хэвлэл отгон асгаж удагч үлээ авсан. Голд аймаг төлөв спортыг сурчилж олон сайхан шавнырыг бэлтгэлсэн үлээ спортыг Голд аймагт хөгжүүлсэн маструудын нэг жүгдрийн уран чимээ өвшөнөд ус Монгол улсын гавьд асгаж удагч болсон байгаа. Энэ бүрэлдэхүүнд одоо насан модын урангоо баяр чалууны насан жаргал Ядарга дурыг холдон дуудагч бидээ. Майланы бүрдийн авралт Нямдолом нэг дөр мөжөг тотол харагдаж байна. Баянжиргалын утгаа явсан энэ хөсөнгө алтаар суларч орлоо. За энд Майланы бүрд за ингэ чинь жоох яарчих юм да. Голдогийн дотгоогүй намхаа холболтон дээр сул орж ирэх шүүсэн оноон дээр төрүүлээд төрөх юм да. Торны дүнээс орж ирэх гэсэн хүмүүс дээр төрүүлж ирээд буруутсан ингэ чинь жоох яарцсан. Ийм дотоо боллоо. Даваад орохор гүмбүгэн дээр ашиг үргээ клубын орон зайд исэн хүмүүс ирж байна. Тацина Маркевич дөрөв тоглохыг судруулж авсан. 2 дөрөвсний тоглохыг судруулж авсан. Дараагийн тоглохыг Мицухаас судруулж аваад ерөөсөө тоглохыг явсан ганцаартай 5 топ болж тэнцлээ. Алта Торса алтарын зэн дээр Тацина Маркевич оролцож хэлцээг үсгэж эхний чинь тоглоомоо найцаг тэнцвэлээ. Баянжиргалын дотооночгүй. Цогны гадар явчлаа. За 7-6 ашиг өрн каноны тэргүүл авж байна. 5-2-гээд 3 оног зэрэг өсгсөн байсан хялбархаа алдлаа да. За өрөнгө хашгин клуб эзэн өрөнгө аймгийн холбооны тэргүүн давааны алтанхүү өрөнгө ус хүндэт өчигддөг бас сайхан тоглолтыг сонирхож сууж байна. Өрөнгө төгөлсөн байраад улсын арслан Бямботхон улсын харцаг Наранбаатар аймаг арслан мөнгөн шиганаар тоглолтыг сонирхож сууж байна. Өрөнгө хар өрн чи одоо солиолтой шүү дээ. Ер нь өмнөх үеийн амжилтууд хар өрнөөс одоо бас нэлээд сайхан суурьтай билж их олон гарч ирсэн байдаг. Баруун Баяулаан байна. Монгол Улсын гавьд шалгуусан мастер Дэжин Солон голуулсан жирийн мастер Золботын буян жиргал. За энэ өдрийн давал шамлагч дээр болж байгаа орхон тоол гэдэг доос дурдлын холбон тоглогч Баруун Баяулаан Солон байна. Инхс урд даарсан хаалт руу орсон. Хонгор цолын дотгоо Эрдэнэ болгоны хатар уржээ. Дарны алтаар мөнгөр алгасаар 2-1-оор хашхан өрөнгө холдож эхэллээ. Тэргүүлийг алдаад ихний завсарлаг авдаа интернет гол 9-6 болж 3 оноо салж байна. Тацина Маркевич давлт давтаггүй солгосондоо хамгаалагчийн талаачгаар гүмбэг юм а. Давтаар 16 болгож өрчлөө. Билэр ус тоглогч тустай тоглогч пас хамгаалтан дээр орж исэн зөөш. Их гоё утсан байгаа ашгүй өрөнгө
хамгаалтын байр, давтгоонууд их чанартай гоё зэгцтэй болсон байгаа хамгаалтын байр. Дараа нь 5 оноо явж да. Тацыг дараагийн давтаг амжилттай өдөж явсан. Ацаалтаа Хонгор цэцгийн алтаас болтооч гол давтгаад байгаад нуусан 11-6 боллоо. За өмнөх засваргаас доноос халгасангүй. Тоглолтын 2 дахь засваргыг интернетээр авлаа да. За үндсэн дээлэг тэмцээний шууд амжилтын ерөнхий энтгчээр таны санхүү гэрлэх зогсоохгүй сон авах ажиллаж байна. За энэ давталтанд дараас оноо авалт их олон явлаа да. Кацэний Маркевичийн давталтанд дараагийн давталт орж байгаа юм байна. За 1988 онд төрсэн олон орны дэвт тоглогчсон босрол зөвхөн тоглогчийг энэ өдрөл 2 дахь төргөөс багтаа нэгтгэсэн. Би өндөр метр 83 та Беларусь тоглогч. Баянжиргалын давталт. Энд дээрээс үлгэж авсан нэг дөрмөкөн дөрвөг ойртуулсан номингийн давтгоо Мизухог амгаалалт оромжтой олсон Эрдэнэ удганы давтгоо дахиад дөрөв дээр араас холбот ирсэн хуурлаа. Алтны ард Эрдэнэ удганы амгаалалт хийсэн дөрөв дээр нь зөрүүдэд хуурлаа. Ануужингийн уралт. Сайн уралт байна. Сул мөгөд авсан да. Ардам Ингчингийн хууралт. Мушигла мөнхөтэй Ануужин амгаалагч дээр тоглож байгаа. Араас явсан Мизухогийн давтгааныг хамгаалсан Майланы бод. Ануужингийн амгаалалт гоёраад юм аа. Ордос амгаалалтаас сул мөгөөрөө ирсэн дараагийн мөмөг хагсын давтгаа явлаа. Оногаахгүй 8 тэрэгтэй. Баяраали гартад тоглоод орсон бөмбөгөө тэрлээ. Хөрөлжлөөний инхэсэн радыг төсгөж оногаасан да. 12 додоо. Их хүсэнгийн давлалт. Өдөр дотоо байна. 3 Мизухог давтгоо. Их хүсэн хамгаалсан. Номигийн давтгоо хаалтнаар хуурлаа. Хаалтны арыг Баянжиргал хамгаалаад өгсөн. Эрдэнэ удганы давтгоо явсан. Эрдэнэ удган дээр хонгор зулаалт орууллаа. Ган чирээ хонгор зулаалтаар давтгааныг зогсоод 6 онооны тэргүүлийг үсгэж байна. За хонгор зул Эрдэнэ удгаа хийж чинь олон жилд бас өөр өөргөөс сонсож байгаа тоглогч доо. Хоёрын одоо хамгийн туршлагатай хоёр тоглогч Баянжиргалын давтгааныг авсан Маркензи Биноа ашгүй урган клубыг дараалсан 2 хаалт оноогдлоо. За ашгүй өрөнгөө энэ өдрөд Бразил тасчлуулагч Тондор да Силва эндрэ гэж Бразил мэргэжилтэнд ажиллаж байгаа. Одоосон жир мастер Болтотор багийн тасчлуулагчаар байна. Интернетгоо эрэгтэй эмэгтэй өгтөө одоосон жир мастер Инчингийн Тамира тасчлуулагч ажиллаж байгаа. Хоёрын алтан голоор давтгаа орж ирсэн хаалтны талаас харуулсан юм байна. Хашгирхан өрөнгөө. Бөмбөг интернет хавар шилжтэй. За интернет хавар дээр багийн туслах тасчлуулагчаар Пүрүдэржин байсан би дараа үедээ бас сайхан ажиллаж байгаа. Нийслэлийн 50 дугаар сургуулиас олсон сайхан одоо бас тоглогчдыг бэлтгэн гаргаж байгаа гэсний нэг. Хагсын давтгаа явлаа. Би нөө өндөр алтан болоод хуураар уулсан Синклерийн хууралт. Номигийн давтгаа Синклер содруулж оруулсан давтгоо Эрдэнэ удганаар явна. Бинуа содруулж оруулсан. Номигийн хамгаалт гоцорж байна. Халтнаас орж иж байгаа юм гэн дээр. Хонгорсууд ардалхад хуурлаа. Эрдэнэ удганы давтгаа шугамд олсон Майли нөгөө гараа татах юм даа шугам дээр. Я багтлагч давж юмс Эрдэнэ удганы шугамд олсон давтгааныг оноо олгож 4 оноогоор ойртуулаад авлаа. 7 чанарын зэрэг өсөж штэ сая 13-6 дээр. Ардалхаа Бинуаг давтгаа явсан. За энэ давтгааныг вэбнес нэтгэж байна.
хоёр Америк тоглогчид хашилга авгаа. Ер нь Олимпикний тоглолтоос оноо явж ирсэн хоёр тоглогч Америк тоглогч. Тэгээ бүрэлдэхүүндээ нэг улсаас хоёр тоглогчтой баг бол их сайхан гоё ойлголцол их сайхан байгаад байна. Ашигны Бинуа Майлены бүрдийн хоншил Алтан Барсад Мусер Мурачиха хоёрын хоншил ч гэдэм үү. Энержи Василенко Ачаам гэсэл гэсэн гочлууд аль аль нь тоос бүгд нэгэндээ холбож өгөөд отгоо явна. Хаалтандаа сайхан нийлж байна. Давтан гавда хонгор зүлийн даваад холбоочлаа. Эргээд 7 оноос алж байна да. За нэгдүгээр мөрөх таарах хүн байгаа юм байна. Эхний үе дээр хонгор зүл 2 ч даваад тоноо авчлаа шинэ үе дээр. Дараагийн давтыг Баянжиргал хүлээж авсан. Эрдэнэ улганы утгаа 2 алтны голоор утгаарсан. Эрдэнэ улган тоноо явуулж байна да. За намын Синклерийн алтнаас ургаж 18-11 болголоо. Намгийн давлалт 24 дээр хууралт явсан ном байгаад нансаа. Ануулчингийн хууралт орсон бай. За энийг дээр солилцоо хийгээгүй байгаа да. Интернет гоё. Бүлтгэний үстэй доктортой тоглож байгаа. Алтаа туурсан, хонгоцол очсон. Энд эрдэн дөрөв дээр тоглолтглоо зайтай бөмбөг байна. Синклер дээр харж байгаа хэрэгтэй 3-аар эрдэнэ улганаар хууралт явсан. Хаалтараа дуулаа. Маркинзи Бинуа хоёр хаачууд энийг дээр Баянжиргал дээр нэг алсан эрдэнэ улганы толгойг онголоо. 20-11. За багаалагч даваа шавцсан эрдэнэ улган сууж Эринэ хаатаас солилцоогоор ирж байна. Синклерийг тоглосонгүй. Татьяна Маркич туршлага харуулж байна да. Беларусь тоглогч. Багтаага нэгдээд 3 дахь тоглолтод оролцож маш сайн тоглолттой байгаа. 21-11-д оноо эзрэг 2 онтоор оруулаад авлаа. Аул шугны гадар явсан интернет ховроо бөмбөг шилжлээ. Ануучгийн давлалт Аталла Маркинзи Бинуа давлгоогоо хийсэн Анууч 2 дээр оболт өгсөн Мизухог давлгоо 12-21 тоглоо Мизухо оновэ энэ өдрөлд тоглож байгаа 11 Япон тоглогчоос бас хамгийн нуруу өндөртэй тоглолт дээр бас орон сайн явуулж байгаа тоглогчдын нэг бол Мизухо оновага хамгийн өндөр нь Чин яваад ягч Эрика дараагаар Мизухо оновэ метр 75 тавь да. Майлены бүрдийн хууралт Анууч дахиад 2 дээр болгосон Мизухо Татьяна алтныгартаа тоглоод байгаа Татьяна Маркич 22-13 болголоо. Биногийн давлалт Синклер хуурсан хонгоцлын хамгаалт өрөөстэй 2 дээр оболт өгсөн Майлены бүрдийн тоглоо олгогч тоглоонд явлаа. Мизухогийн тоглоонд даалтанд орсон Синклер хуурсан багаалагч номын ард хамгаалж байна. Мизухо алт нарыг Бинуа хамгаалсан. Номингийн тоглоор байгаад нуцаа. 3-аар энэ тоглоо сонсон юм жилтгүү. За 8 онооны хэрэглэлтийн чинь тоглолтыг оноод шавж байгаа хашгин мөнгө нягт юм аа. Давлах шамлагч Симбэр дээр Синклерийг улаан насан ботын өрөнгөө цацгаар орсон. Интернет хавийн 2 дахь солилцоо.
За 23 сарын 4-нд Тинүү Гогд Бэстиг өөрлөм төлөвчсөн тоглогчдын нэг. Монгол Улсын гавь тасалж жологч өдөр уран зохиолын бэлтгэгдээс гарч ирсэн тоглогч л доо. Хонгорцол хоёр дээр хаалтгаар ирсэн хоёр араас тоглоороо төглөө хонгорцол хаалтууд нь довтгоо давуулалтаар жиг доноо явууллаа да хонгорцол. Харин цодрож оруулсан хамгаалтнаас гарцаа. За хоёр дээрээс шинэ хийм болгоны зэрэг үүсэхгүй л болоо да. Тацена Маркет 6 оноцсон тоглож байна. Маккензи Бинуа 5 оноцсон тоглож байна. Хонгорцол 2 давталгоо 1 давуулалтын хаалт 4 оноо тоглож байгаа юм байна. Маккензи Бинуа 2 хаацсан байгаа биш үү? Амтэрдгоос Мизухо 4 оноо, Эрдэнэ болгон 4 оноотой. За 9 оноо дэргүүлэлтээ эхний ичийн тоглолт ажил дээр хүрлээдээ. Зайтай холболтон дээр бас сайн зөвсөн байна. Тацена Маркевич. Баян жаргалын нөхөйсэн хаагаад үзгэлээ. Багаалагч Наранбаярын намын хаалтаар эхний үедээ төгсөдөг гэлээ. 25 оноор нэг дэг боловдоо. За эхний үедээ хашгин өрөнгө хөлөг 33.3% тогтож 13 оноо толгоогоор авсан байна. Интернетхой 23% тогтож 10% оноо авсан байна. Өрөнгө хашгин өрөнгө давтаас 2 оноотой хаалтаар 6 оноо авсан статистик. Гарлаа да алдааны зөвлөлтөд зүхээ довтлогоо давтал хаалтан дээр илүү тогложээ. Шууд амжуулалтын ерөнхий ивентэд хэрэгч хөгжил төвчлийг хамтдаа бүтээе. Оюу толгой. Волейболын үндэсний дээдлигийн шууд амжуулалтын ерөнхий ивент тэтгэгчдээ дэш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны ханаас спортын бүхий дарга хэмжээний шууд амжуулалтаар үзхийг хүсвэл нэр спортын үйлсэн томсгийн багтаасан супер багцаа идэвхжүүлээ. Супер багцаас дэш. За Өрөнгө аймгийн төвөргөс маяриат Улсын арслан Бямбатхан, Өрөнгө харны Улсын арцаг Наранбаатар, аймгийн арслан Мөнгөн шагнаа зэрэг, Мөнгөн шагаа зэрэг аймгийн Өрөнгө аймгийн судад өргөрсөн улс аймгийн зултай сайхан бүгчүүд Өрөнгө аймгийн клубын сайхан дэмжиж өнөөдөр тоглолтын нэлсэн сууж байна. За эхний үдээс тоглохоо давуулаад хаалт гэж бүх үзүүлэлтээр илүү тоглох гарлаа да. Хашхан Өрөнгө тоглолтын 5-2 гэж дутуу ихтэйсэн ч гэсэн маш сайн нэгтлээ. Маккензи Бинуа хонгор цул дээр оноосаа явлаа. Тацена Маркевич ус оноосаа явууллаа. За Минтер тоо Эрина гараанд оруулсан байна. 2 дахь хэмжээний тоглолтод. За Минтер тоо 7 ажилтай хобби стажил тэнцсэн байгаа. Жил одоо өсөлтийн 3 дугаараар батгаж өгөх юм чухал тоглолт. Хашхан Өрөнгө доороос хөөж яваа. Дэрэг тойрож төвсөн өдрийн 5 хочлоо авчихсан ургач мөрөвтэй бас ажил тэнцсэн онооны үед ургачд орж явсан байдаг. Энэ тоглолтын ажлаа бодоод өдрийн 6 дахь хочлоо холны хүснэлийн 5 дугаараараа баталгааж болох бас чухал тоглолт харагдаад байна. За Баянжиргал тоглолт ихний оноог авсан 2 дахь хэмжээний тоглолтод
Дайн дээр чи ануучин давуулт төсдөг нэ. Давсан дэдийг дэмсээ олон жил тоглосон Дайн дэржийн үнэн туяар Дайн дэржийн ануучин гэж ихчтэй байл би. Сэдэн гэмгээс гаралтай тоглож л тоо. За Наранбаярын номон долдож жанаа бодлоглоо. За эхний өдөр хаалтар төсөд ийш гаргасан номон. Ирина нэгдүгээр мөг давхасгараа явуулсан Баянжиргалаар ховлт өгсөн ануучин. Баяраа сонгор зул энэ болохоор сул тоглоод байгаа. Сонгор зулыг холбогч эсрүүгээр тоглож байгаа ашиг өрөнгө. Ирина спигэр тоглоод нагавж байна. Ирина хаата Дэлчэд өдрөл эхлээд Мицухо Иринекс хоёр тоглож тогтмол гараанд байсан. 20 дугаар төргөөс бол Эрдэнэ болгоныг амрааж ард орж ирээд байгаа солилцоо Ирина. Өдрийн жил болтол гараанаас эхлүүлж байна. За Витикер Синклер 1992 онд ирсэн метр иртээ. Өдрөл ирсэн бас өндөр хаагчдын нэг. Метртэй хоёр тоглогч байгаа. Уркачны Ариал Одомо Витикер Синклер хоёр байна. Метр 95-тай нэг тоглогч байгаа. Витам тоглогч Лидилвин байна. Одоо яг чинь байр дээр. За нэлээ хоцорч хөрлөө дээ. Синклер давсан арыг хамгаалсангүй. Араа ярьцаа 2-2 болоод тэнцлээ. За Татьяна Маркович ихний толгон дээр нь хаагаа дараагийн мөнгө дээр нь 2 хаалт нийлжлээ. За өнөөдрийн тоглолтод тун сонирхолтой сайхан тоглолтууд явууллаа. Энержи удирдлагын 3 дахь ажлаа авлаа. Дархан Монгол сордгоо тэргийн ихний ажлаа авлаа. Удирдлагын 3 дахь ажлаа авлаа. Тойргийн сүүлийн тоглолтууд явагдаж байна. 20 дахь тойрог маргааш өндөрлөнө. За Олт аймгийн интернет хөнгөлөг бийсэн Чин зэрэг мөн одоо олон улсын жирийн мастер Гунаживын жиргал сайхан багийн менежер Монгол Улсын гавьяас хажуулагч Орончмын гишүүн хөлөө шавнырын нэг холон гээд Гавалтайн улс одоо удирдлагууд тоглолтыг сонирхож сууж гараг. Баянжиргалын давуулт. Өдөр маш оновчтой очсон дөрөвдөр хуулаа. Хамгаалагч нь уншиж очсон юм дээр хамгаалж болсонгүй. Мөнхөтэй ануучин. За Майлын нөгөөд Хонгой ус хуралт явуулаад дараа нь ярьцаа 3-4 болгож өрчлөө. Өндөр олгочийн давуу талыг гаргаж тоглох хэрэгтэй таашхан өрөнгө. Урд байран дээр нь тулхаа алд оролцоодыг бас сайн явуулж хамгаалтын тактик бас дэвдэж тоглох хэрэгтэй. Хонгор цолын хаалтар суларсан бүгийн шугам дээр хамгаалсан. Эринагийн хаалтыг үзэгчлээ. Эринагийн хаалтыг Татьяна Маркович давтаад оноогоо тэнцүүлж байна. Оноо ярьцаа 4-4. Баянжиргалын тулхаа 3-ын тулхааныг бас хаалаа Маркинзи Бинова ахад Биновага тулхаа явсан дараагийн тулхаа ингэчингээ алдаас орж ирсэн Нямбол хамгаалалт гараацаа амны дэ авлаа өмнөх ихний чинь тоглолтод энэ тоон дээрээс зөрүү үсэж хэлсэн юм штэ. Давтгаа олонтой хамгаалтын байр зэгцтэй нурууны өндөр бол гараа усны дэ өндөр болсон байгаа ашигхан өрөнгө Майлны бүрдийн дараагийн давуулт аваа гадны улснаар интернет ховрог мөнгө шинжтэй. Сайн давж шугруу. Биновагийн нутгаа явсан хоёрын албан дур алдсан. Маркинзи Бинова алдахгүй нэ. Бин Хамзан нэрмийн гэж 2005 оны тоглогч түүнээс 21 насны шгшөөгийн тоглогчийг өвчрээд нуруу арай номдсон буцаасан да ихний дөрвөн дээр. За Маркинзи Бинова Америк тоглогч 1999 онд ирсэн. Метр 86-тай. Одоо ягч. Хонгор цолоос Мизухо. Хонгор цолын тусганыг зогсоолоо. Маркинзи Бинова Косово болон Францын лигт тоглож ирсэн байна. 23-25 он хүртэл Тайландын лигт өдөрдөнгөрөө
байсан байна. 24-25 өнөөдрөд Puerto Rico тоглосон байна. Албагч Майрын бүрд Перугийн лиг Германы лиг тоглож ирсэн юм шиг байна. Албагч нэ. Анасыг хаалтнаас гаргалаа. За мэдэн хоёр Японд тоглогч алилны одоо Японд тоглож ирсэн өөр орны лиг тоглож байгаагүй. Тэгээ Япон суур Японы үед гэдэг чинь бодоос дээд зэрэглээ үдэ шүү дээ. Америк тоглогч Синклерийн хувьд 8 орны лиг тоглож ирсэн тоглогч юм лээ. Финланд, Итали, Австрали, Словак, Тунис, Перу, Индонез, Израиль, Грекийн лиг 9 орны лиг тоглож байсан тоглогч юм. Айгуур чинь тоглож ирсэн тэнцүү хэлэгдэл байна да. Анаа ярьцаа доо. Гартаа төгсөн Мизухогийн хамгаалалт оруулалттай 4-2 толгойд Баянжирлын тоглохоо. Эндирдний хамгаалалт. Шонгор өргөсөн Майлын нөгөөдийн хамгаалалт оруулалттай болсон. Номигийн тоглохоо Синклерийн алтнаас онцаг. За багийн хамгаалалт цогцолтой чинь эндирдний Монгол Улсын гавьяа төсөлж Жүгдэрийн уран чимэгшин одоо бэлтгэрээс орж ирсэн хамгаалагч нэг нутгийн багийн эсрэг тоглож байна. Ашигнаас 8-7 хонгор зодыг давуулт тотлаа. За энэ давуулт ихний дээр 2 давуулт явуулсан юм да. За багийн хамгаалагч Дайндэржи ануучны давуулт руу гарч байгаа. Давуулт тэмцээр ичлээ. Ашхан өргө клубээс Тацина Маркевич 9 он авсан тоглож байгаа юм байна. Бинуа 7 оноо, Номин 6 оноо, Хонгор 5 оноо авсан байгаа. Говтаймгийн интернет хов клубээс Мизуха 6 оноо авсан байгаа. Эрдэнэ болгон 4 оноо авсан тоглож байна. Баянжиргал 3 оноо тоглож байна. За дөрөв дотгоо Номингийн дотгооныг алдаар байлаа. Жигжид дурдын Баянжиргал хаагаад 2 онооны зэрэг чимээсгэлээ. Хайдрын чинь тоглолтод оноо салахгүй явсан энэ дээр хаалт туунаглаа. Давуу тавжилттай Ануучгийн давуулт 11-8 болголоо. 11-8 дээр хашгин өөрөнгөө өгөөс Хайдрын чинь тоглолт техник сургалгаа авлаа. Тэцүүг явж байгаа 8-8 дээрээс тараалан 3 оноо интернет хов авлаа. За өдөөдийн үндсэн дээдийг төвсөний шууд амжилт ерөнхий вэдгчээр хөгжил дэвшлиг хамттай өвтэй. Оюу толгой таны санхүү гэрэгдэх зогсоохгүй сон ав шууд амжилтын вэдгчээр ажиллаж байна. За Ануучгийн давуулт дотгоог болгоод байна. Нэгдүгээр мөхөн ирсэн 2-араас Тацина Маркевич Мизухо хамгаалсан Баянжиргалын тоглохоо. Аалтны гар байсангүй юу? Гартай юм байна. Гартай заажээ. Аалтны гартай тоглохоо байна. Шогмын алт Номингийн алт та. Алтны гарын дээр нэглэхаар боллоо. Хашхын өөрөнгөө клубийн челленж. За маргааш 20 дугаар төргийн сүүлийн тоглолтод явагдана. 12 сарын 9-ний өдөр тоглолтгүй өнжин. 12 сарын 10-11-ний өдрүүдэд 3 дахь төргийн эхний 2 өдрийн тоглолт явагдана. Тэгээ 12 сарын 13-нд 2026 оны өдрийн бүх хотын тоглолт явагдана. За нэг 7 хурууны өндөг ширгэл гарчтэй. Гартай бөмбөг юм ба. Маш нэрийн харууллаа.
онооны тэргүүлэл дараас нь 5 оноо явлаа. 8-8 дээрээс давуу дахиад оноо авсан баг өгнөдөгч Дайн Дэржиануучин давуултыг хэмжээтэй гүйцэтгэлээ. Заард орхон туудыг оруулж ирвэл яадаг юм бол уг нь өндөр тоон дээр оруулаад байгаа солилцоо л да пас хамгаалалт дээр. Хоёрдугаар дээр Майдины бүрдийн хууралт Нянд бол гоё хамгаалсан Баянжиргын төвхөө Тацян хамгаалсан Номигийн төвхөө Эрина Номин содорсон бөмбөгөн дээр Мизухаар хамгаалсан Эрина хата аалтныгаар сэргүүлэн тоглож байна. Гурваар Мизухогийн хуралт ажилтаа 3-ын тулгаа хуралт олдуулж байна. Дараас нь 6 оноо авсан. За ийм аюултай баг шүү дээ. Интернет гол. 단차 시오라가 아래서 떨어지고 보글떠르 마이너스 스트레스에 За хашгин өөрөөгөө өдөв солилцоо оруулсан. Голын элчин бээр дээр баяр хүссэн солилцоо гаргаж байна. Эхний солилцоо. За онгоцлыг ард 100 настай ануу дээр орж иж байна. Олон ногчоор инх төрийн ундрал солилцоо гарсан. Багийн 3 дахь солилцоо. Энэ давуултан дээр оноогоо явуулаад дараалал нь 7 оноо явуулсан шүү дээ 8-8 дээрээс хойш. Номин дээр дахиад 2-ын алт нийлээ. Өндөр халтад одоо довтгоо гаргаж ирээд байна да. Баянжиргалчд албаны дэрэмж өдөртөө өөрөө байрнаас өндөр өсвөрийг нь тулгаж. Дээрээс синклэрийн алт нийтлэлтэй ч гоо 4-ийн тулгай байж нь явахгүй байна. Баяр хүссэн дэрийн тулгай явж салах гэдэг да баяр хүссэнгийн хууралт явсан. Синклэрийн хууралт. Ануу дээр хуурсан. Эрина Эндир явуулгыг боллоо сэргүүлхэн ануу дээр тулсан 2 алтар судраад орсон. Аюултай нэвтрэх юм аа интернет гол. 5 юм болноор өмшиглаа. 3-аас Мизухо оноо өмшиглэлээ. Оноогоо явуулаа. 3-аас Хорс нэг оноо мушгишн төрлөө оноогоо авлаа. За өмнөх засварлагаас хойш оноо салгаж болсонгүй. Хашгин өөрөөгөө гөлөв тоглолтын 2 дахь засварлага авлаа. Алил багийн эзэстүүд өнөөдрийн тоглолтыг сонирхож суугаа юм байна. Алил нь доо ажлаар 2 дахь төргийг өндөрлөх гэж хичээндээ. Алтай интернет хавгууд бийсэн чин зэрэг багийн менежер болон Алил спортын олонсын жирийн мастер Гунажмын жиргасах ингээд алтай бүдүүд сууж байна. Өрөнгөн хашгин өрөнгө бүдүүдийн эзэн давааны алтанхуу Улсын арслан Ямботхон улсын харцаг Арманбаатар гэдэг одоо бас өрөнгө нутгийн мөчүүдээ сайхан багийнхаа тоглолтыг сонирхолтой харагдаад байна. Ануужиг давуулт оноогоо энэ давуултан дээр оноо хөдлөж болдгүй 11 оноо 8-8 дээрээс дараалсан 11 оноо дараалсан 11-нд донд Ануужигийн 3 давуулт оноо авчулаа. Дайн Дэржиануучин 3 давуулт оноо авчлаа. Ороод ирлээ. Синклэр тогтоод оноо авсан. Байж өнгө тоглолт байна да.
Шинэ өдрөөр гиснээс 25-9-ээр дууссан нэг тоглолт харсан. Дараалсан 12 оноо авсан тоглолт бас явд юм байна энэ тон дээр. За ээлжид цагт зүг боломжтой ойрхонд байна да энэ тоглолтын явдлыг яаж өөрчлөх нь инх цаяас үзгээр орсон байгаа юм байна. 3 яраас татгасан сонгосон Тацэныг ярим дотгоо орсонгүй. За ашигын өөргөө гүрвээ сорны алдаа харууллаа. Челленж. Дараалан 13 оноо авч үзүүлд юм байна. Ундрал орсон Ануудаар орсон баяр хөслөө орсон инх цэе орсон 4 солилцоо хийсэн байгаа юм байна. За баян жаргал 7 оноо авчиж байгаа 4 дутгаа 3 хаалт. Мизухо 8 оноо авчиж байгаа 7 дутгааны хаалт. Дайнер Жанужин 4 давуулт оноо олгочлаа. Давуултын 4 оноо авчиж байгаа юм байна. Ашиг өрөө клубээс Тацэна Маркевич 9 оноотой. Бинуа 7 оноотой. Номин 6 оноотой. Хонгор 5 оноотойгоор тоглож байгаа. За ганцаараас үсэрсэн Синклерийн хаалтан дээр нэг төрний алдаараад амжитгүй болцоо 21-8 Анужигийн давуулалт за алдгүйгээр 13-4 давуулдаг гэсэн босол тун нэгтэйг гэж энэ шүү дээ. Хоёрын дотхоныг усал гаргасангүй хаалт оромжтой 22-8 Араас 14 оноо. Зоноос ануу дээр 4-4-ийн дотоод орж ирсэн. Хоёр алтар сулраад орсон. Довтлогоо насан зэрэгт орсон байгаа юм байна. Насан зэрэг дээр хаалт оромжтой орсон. Дараагийн мөн дээр баяр гүслэнгээ хаалт амжилттай. Инх цаяг довтлогоо. Та намсрын инх цая өрөнгөн уянг сумаас гаралтай тоглогчдын нэг. Өрөнгөн уянг сумаас чин одоо Бэлэн спортын мос анхны олон жирийн мастеруудын нэг 2005 онд үндсэн дийлэг нэмцээнд New Era олон жирийн мастерын цолонгаар давж байсан. 2000 оны зүнсийн Азийн аваргын мөнгөнд давхарлахын тоглогч Бүрсүрэнгийн Балцаая Өрөнгөн уянг сумаас гаралтай сэрэмтээд байна. 100 насны ануудаар Өрөнгөн бүрд сумаас гаралтай тоглогч Өрөнгөн хоёр тоглогч солилцоогоор орсон байна энэ үедэр. Ард хамгаалагчин байр дээр налжирма сорж ирээд нэг оноо салсны дараагаар араас солигдоод ороод ирж байгаа юм байна. Шилээд хамгаалагчтай солилцож байна. Лавсрынгийн налжирма Өрөнгөн 30 насны тоглогч. Өрөнгөн тоглогч халуун би хотын клубээс дараагийн үеийг сайхан билээж гаргаж ирж байгаа. Давтгооны талаас тор юм байна. Баяр хөслөнгийн давтгоод орон дөрөв саалгаар алгасан. Наач ингээд дараасан 17 оноо авсан тоглолт явуулчлаа. Арай л хариуцлахгүй тоглолт болчихлоо. Одоо 8-8 гэж цөмцөг хийжсэн тоглолтын дээрээс дараасан 17 оноо авч 2 төрлийн тоглолт хэрэгсэлийг хийлээ. 25-8-аар ээлжээ цагт цэцүүлээ интернет говь. 25-9-оор дууссан тоглолт энэ дээр их тус харагдчихд байсан. 25-8-аар интернет говь ээлжээ цагт цэцүүлээ.
Шууд амжуулалтын ерөнхий ивентэд гэгч хөгжил төвчлийг хамтдаа бүтээе. Оюу толгой. Шууд амжилтын ерхий ивент итгэгч сон таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй. За болсон. Буулгаж ирэх. Кредит карт идэвхжүүд бэлэн. Идэвхжүүлж байна. Картана. Шилээл сонпи. Хөө. Энэ арай том уу? Сон кредит карттай боллоо. За мэдрэнд хашгиран өврөн агуулгуудын тоглолт явагдаж байгаа. Тоглолтын 3 дугаар үе эхлэхэд бэлэн болсон. За мэдрэнд өмнө хэлжин тоглолтын гараагаар гарч байгаа. Хашгиран өврөн агуулг эхний хэлжин тоглолтын гараагаар энэ гараагаар л одоо энэ жоход хэлжин тоглолтыг авах гэж үзсэндээ эхний үедэр 25 оронтоор хашгиран өврөн гайд үргээд хоёр дахь хэлжин тоглолтыг 25-8-аар мэдрэнд авлаа. Дөрөнгөдөө Арас Тацина Маркович Ингчингийн оролт намгийн дотгоо наран бэрийн намгийн дотоод гурав хэлцэл тоглох их нааг багтаа авлаа. За эхний үдээр чинь талбай энэ талд айтан тоглолцсон юм да. Альцсан одоо гурав хэлцэл тоглолтыг авах. Ажил руугаа ойртох юм чухал тоглолт байна. Хашгиран өдрөлийн 6 дахь ажил холдон өсөлтийн 6 дугаар 5 дугаар байраа баталгааж болно. Минтон нутгаа байж болох юм бол 8 ажилдаа болж өсөлтийн 3 руу дэвших. Одоогор бол хоббистээ 7 ажилдаа ажил оноо тэмцсэн байгаа юм байна. Ямгаал тасаг бай. Хоёртыг За Великий спорт Монгол орны хамгийн уггүй спортуудын нэг ардын өсөлтийн дараагаар 1927 онд Монгол гүйцсэн гэж үздэг. Хойд бол эрх хугацаанд суралцж байсан монгол оюутнууд хоёр бөмбөг нэг торыг тоглох аргачлалтай захлаар ирүүлснээр Великий спорт Монголд оронд одоо үсэг үндэс нөхцөлүүлсэн гэж одоо үздэг. 2027 онд Великий спорт үүсч өгсөний 100 жил Великий холбоо байгуулагдсны 70 жилийн одоо түүхэн ойртож байна. Ирэх онд 2026 оны Азийн Великий холбооны Зөмсийн аврах шалралт тэмцээнийг бас салгаад өгч явахаар болсон эрэгтэйчүүдийн Зөмсийн Азийн тэмцээнийг энэ өдрөд хөгжсөн лигийг эхлүүлээ. Үнсэн лигийн тэмцээнд 8 баг өсөлдөж байна. 3 тариг өсөлдөөд плей-оффын шатны тоглолтууд эхэлнэ. Энэ жил үнсэн лигийн тэмцээн зохион байгуулалт эхлээд 30 дахь жилдээ залгуулж байгаа учраас 30 жилийн одоо бас тусгай олон сахар хэмжээний төсөвдөрөөс явагдсан. Төвхтэй лигийн тэмцээнийг олон жил сайхан хийж өгүүлж ирсэн. Монголын үеийн шилдэг мастерууд маань үзүүлэх тоглолт хийсэн. Хөгшин лигийн All Stars-ын тоглолт явагдсан. Үнсэн лигийн чөлөөт хамгаалагчдын дундх бооцоо тоглолт тэгээд олон сайхан арга хэмжээ чигдэл явагдсан. Арын өсөлт толгой хэмжээтэй гүйцэтгэж оноогоо авсан. Интернет хав 2-3 болгоод оноогоо ойртууллаа. Мизуханов араас товтгоо алдааг үдээ. 2-3 дахь хийж тоглолтууд дээр. Баянжиргалын давуулт өнгөрсөн өдрийн бүрэлдэхүүнээс интернет хавийн өдрөл маш том өөрчлөлтүүд хийсэн. Дайнэрж ануучин багтаа нэгдсэн.
Өнгөрсөн өдрийн үндэсний тоглогч Жигзэг Орлын баян жаргал энэ багтаа нэгдсэн. Хамгаалалтын тоглогч Сэрэн Ямд болон би. За тацыг нөхөр сулруулж яваад Мизухо хоолоо. Аалт нарын зэн дээр хоолтор бүгэн гарч байна. Хамгаалагч бүгэн ойрхон тайлбар. Тоглолтын тоо 3-3. Мизухогийн алдны дэг үзэгч байна. Тацяна Маркич. Өсөлт утганы гүйцэтгэлээ. Намын утгаа Инхсэн сулруулж оруулсан утгаа нь хонгор зүудийн утгаа явсан Мизухогийн алд. Явсангүй энэ утгаыг Тацыг нь утгаа явсан ноош нутсан орлогоо синхлээ ирүүлээ. Астотовыг дэвсэг болж харагдсан хоёр тоглогчтой Синклер, Татьяна Маркич, Синклерүүд сүүлийн хоёр өдрөд Израиль Грек лигүүдэд тоглосон байгаа. Давтамжтай Эрина давтараа авлаа. За Татьяна Маркич Туркийн лигт тоглож ирсэн. Азербайджан лиг, Францын лиг, Чехийн экстра лиг, Румыны лигт тоглож ирсэн. Орсын супер лигт Динамо Метар тоглосон одоо энэ тоглож байгаа. Орсын лигт Динамо Метараас гадна Минчанка Минскт одоо тоглож ирсэн байна. Аврагын лигт одоо тоглож ирсэн юм цаг болж байна. Жил одоо эмэгтэй тоглолтын дээр эрэгтэй тоглолтууд дээр Олимпикийн аваргад өрсөлдөж явсан. Одоо үүдээ топ